Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаарын зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Одон Чимэг Одноо маань оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бас өөрт ч юм уу энэ өдрийн мэндийг хүргэе. За шинэ киногоо нээсэнд бас танаа баг хамт олонд бас баяр хүргье. За маш их баярлаа. Нөгөө шинэ уран бүтээл ингээд шинээр бий болж төрнө гэдэг чинь нэг юм бүх уран бүтээлчдийн юм багаараа бий биш бид гэж ажилдаг учраас ингээд үр дүнгийн үзэх тийм юм хэцүү байсан, адал явдалтай байсан, хамтдаа бороо шороо юу гэдгийг нар салхинд бүгдээрээ хамтдаа нэг хэсэгхэн хугацааг ингээд даваа гарсныхаа үр шимийг мэдрэн гэдэг аюу гоё яд жаргалахгүй. Нөгөө талаасаас зарим үед хэцүү идэггүй. Хэцүү. Хүмүүс яаж хүлээж авах вэ? Бас таашгүй шүү дээ. Хамгийн юм хэцүү мэдрэмж бас догтлолтой, айцтай бүх мэдрэмж давхцдаг мэдрэмжээ тэр. Тэгэхээр нөгөө үзэгчдэд өөрсдөө айгуу тийм яхуур хянуур айхтар болцсон. Тэгээ бас хамгийн түрүүнд бид нар мэрэгжлийн уран бүтээлч гэдэг үднээс бас хамгийн мэрэгжлийн өөрсдийнхөө хүссэн зорьсон мессежүүдийг хүргэхийг үзэгчтэй ингээд чанартай бүтээл нэг үзүүлчих юмсан тий уран бүтээлч бид нар энэгээр ийм мессеж хэлгээж гинсэн ийм нэг санаа дэвшүүлж гинсэн гэсэн юм бас нэг юм сэтгэлийн эмзэглэл тийм дуу хоолоогоор тийм урлагаар дамжуулж киноор дамжуулж үргэлж хүргсээр ирсэн штэ тий Үзэгчд маань бас зарим нь үзэж амцсан амжаагүй гэж магадгүй 3 дахь цохилт гэдэг кино одоо кино театруудаар бас гарч байна. Энэ хотод элчин байхгүй л дээ. Гол нь чиний хүн алсан гэдэг чи асуудал болно л та. Юу хийцэн бэ чи? Яаж байгаа юм бэ чи? Хашиг амьдрах юм аргисэн. Тэр хоёлаа ир ажил гоё байна. Цалин маш өндөр шүү найзуудаа. Чи одоо яагаад байгаа юм бэ? Наата болтоо. 我想要回最后卖给你的那个姑娘。 Тэрхээс хийцэн үү лээ. Ийм дээр амар айхтар. Уцаа өгч болох уу? Би уцаарч яриад өгтөгөө ярих гэсэн. Байна уу? ой! 카메라들이 잘 안 되셔. Юу гэдэг юм бэ? Тэр мөнгөөр ахаад тоглооч чи. Би чамаас бухой. Миний хэтрийг хаанахыг хэлдэг ч. Тэгээ энэ киног ингээ үзэхэд ямар одоо ууггүй мундаг хөдөлмөрч уран бүтээлч вэ гэж зүгээр өөр ирэхгүй бодож байна. OI Entertainment гэх юм бол ер нь ингээл үргэлж ингээл дандаа шин юм хайж идэг ийм залуучууд байгаад идэг. Тэгээ эднэртэй бол өөрийн хувьд бас нэлээ олон уран бүтээл дээр хамтарч ажиллаж байна тий. Тэг яг энэ удаагийн киноны зураг авалт яг энэ кино бүтэх явцад ер нь ямар байсан тухай бас яриач. За OI Entertainment-ийн нэг л мэдсэн чинь ингээл нэг юм одоо 15 дахь уран бүтээл гэж шүү. Тэгсэн мөртлөө 9 дэх жилийн хаан ойн дээр одоо ер нь удахгүй тун удахгүй 10 жилийн авах гэж байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо манай OI Entertainment-ийн дүүнэр саяхан л нэг юм анхны бид нар киногоо дүүнэр нь анхныхаа киногоо хүсэл гэд кино хийх гэж байна гэд над дээр ингээд дэмжээч, туслаач, хичээ гэл ингээл хөрөөд иржсэн үе ингээд надад саяхан санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ болоо нэг л мэдхэд ингээд юм дуршлаг
ингээд киноны хооронд хамтарч ажиллахад энэ залуучууд юу сурж мэдснээрээ алдаанаасаа дахиад суралцаад дахиад нэг левел авахын тулд өөрсдөө дандаа тийм ингэж хариуцлага бий болгодог юм байна. Өөрсдөө сорж үздэг юм байна. Өөрсдөө дахиад ингээд давуулан яагаад болохгүй гэж ингэж нэг юм айцаа даван туулах, хүсэл мөрөөдлөө бий болгохын тулд хөрсөн дээр бий болгохын тулд ингээд алхам хийдэг юм байна л гэж би дүүнээр бахархсан. Тэгээ энэ удаагийн яг 3 дахь цохилт гээд уран сайхны киноны зураг авалт чүнчи ингээд хятадын одоо маш гоё хотод зураг авсан. Гэхдээ тэр нь одоо манай яг 3 дахь цохилт гээд уран сайхны киноны 96% нь хятадд. 96% нь хятадд гэхээр ер нь их хугацаанд л ер нь хятадд байсан. Тэгээд энд чинь цаг агарын байдал маш их нэгдүгээр амар нөлөөлж байгаа байхгүй. Одоо тэр яг цаг агарын байдал бол найруулагч битэр шууд даралт унсан. Тэр болохоор ингээд 70 төвчнөөс ингээд газар зүйн байрлалаас болоод тэгээд энэ яг юм бүр ингээд хонхорхоод байдаг юм 3 давхар хот юм биш үү? Тэгэхээр ингээд бүр ингээд юм хэлэх байтугай ингээд тэгшгэн зогсож чадахгүй тийм ингээд газар дайвалзаад нүд харанхуулаад хамаагүй хөдөлж болохгүй даралт унна гэдэг мэдрэмж айгүй эвгүй байгаа байхгүй. Тэг ямар нэгэн эмчилгээ байхгүй, уух юм байхгүй тий. Хэвт шингээ юм уу ингээд. Тэгэхээр ингээд найруулагч битэрийн яг нэг тийм би ч яг ингээд өөрийнхөө хэсэгтээ ороод яаж чинь. Тэр найруулагч гэдэг чинь чинь одоо ингээд бүх нөхцөлд монтаж, бүх цаг үед хамт байдаг тий. Хоёрт хятад уран бүтээлчтэй хамтарч тоглох хөвдөл байсан. Тэр хэлний ингээд нэг ойлголцол хэрвээ монгол хэлтэй хүн хятадаар ярьж байгаа бол энэ текстийн дараа дуусгаж жагаад оронч гэдэг юм уу. Өөрийгөө тийм ингээд шууд ингээд голоор нь цогж орж ирэхгүй байхгүй юу? Тэд нар бол хидэд яхаа мэдэхгүй. Яг тийм акцентыг заавалжгүй ингээд тохиролцох ёстой байдаг. Тэр гадны уран бүтээлчтэй хамтарч тоглох үйл явц жоохон хүндрэлтэй байсан. Гэтэ тэрийг бол маш эвтэйхнэр олон нөгөө нэг юм монголчууд хэлмэрч туслах найруулагч нар манай Чука гэх мэт ингээд зөндөө олон хүмүүс ингэж холбоос хийжсэн учраас биднэрт бол төвхтэй байгаагүй. Тэгээд яг энэ юунд ингээд би өөрөө бас ингээд дахиад шинэ мэдрэмжүүд авч ихээс уран бүтээлж байгаа хувьд би өөртөө бас сорил тавиад байна шүү дээ. Би одоо ингэж үзээг юм байна, ийм мэдрэмж авч үзээг юм байна, ийм айц мэдэрч үзээг юм байна. Яг ийм нөхцөлд байх юм бол би ийм мэдрэмж анхудаага мэдэрч үзлээ ч гэдэг юм уу. Өмнө нь бол яг хизээч миний тоглосон одоо нэг алдартай одоо зохиолч хүн бичсэн байдаг, хэлсэн байдаг штэ. Миний бүх ингээд зохиолуудыг уншаад миний хувь хүний дүгнж болохгүй. Энэ бол тухайн үеийн мэдрэмж, тухайн үеийн одоо онгод хийх үедгийн тий тэр мэдрэмжээс янаас хувь хүний юм байна гэдэг уг уран бүтээлтэй холбож болохгүй байхгүй юу? Яг тэрнтэй адилхан одоо миний оролцсон тоглосон кино уран бүтээлүүдийг ингээд яхад мэдээж мэдэрч үзээгүй мэдрэмжүүд маш олон байсан. Гэхдээ тэрийг бол жүжигчин хүний хувьд жоохон туршлага хоромтлуулж байгаагийн хувьд ингээд төсөөлөл эсвэл юм байдаг бол өөрийнхөө мэдрэмжтэй хослуулж ингэж явж. Энэ 3 дахь цохилтын яг энэ орчин цог шин яг гадны хүмүүстэй уран бүтээлчтэй яг ийм нөхцөлд яавал яана гэдэг юм ингээ хоолой боогдсон юм бачуурсан юм шин мэдрэмжүүд байсан. Тэгээ кинон дээр нэг уран бүтээлч нь бүгдээрээ хятадаар ярьчихж байгаа. Бүгд хятад. Тэгм кино үзэхэд хүртэл аягүй шинэлэг байгаа гэсэн. Яг тэд нар нэг хэлээрээ яриад тэгэл одоо үзэгчид яг нөгөө тухайн хэсгүүдийг ингээд хадамлаар ингээд уншаад ингээд явах тэр ч гэсэн аягүй сонирхолтой байсан. Тий. Харин хүмүүс бас тэгж хэлжлээ. Одоо яг объект тий бид нарт хамгийн их хүндрэлтэй байдаг нэг Монголд хийх кинонуудыг хаанах давхцал аягүй их байдаг. Тэр кинон дээр орцсон, энэ дээр орцсон. Тэгэл мэдээж хөрөнгө бий болох юм бол гой сайхан нөхцөл байдлыг бүрдүүлэх маш боломжтой. Тэгэл бидний хийж чадах юм байсан бол продюсеруудын тэр кино хийж байгаа баг хамт болон тэр павильон засах шинэ орчин бий болгох тий. Гэтэл яг тэр байгаль орчин тэр нэг юм хуучны тийм эртний яг юм олон жилийн юм хур юм яг үндсэн яг тэр гудамжаа аваад үлдсэн тэр хятадын тэр орчинд авсан чи амар гой санагдсан шүү дээ. Тэгээ тэр кино павильонууд нь маш гоё байсан.
Тэгээд энэ киног үзэж байхад маш олон санааг нэг дор багтаасан байна да гэж бол харж исэн. Хүн болгон тэндээс нэг за би нэг ийм л юм бодох юм байна, ийм ойлгож авах юм байна да гэд ингээ харж исэн. Тэгээд би өөртөө ч уулзсан да гэж ботцсон байсан болохоор өөрөө чинь дүрийг бас айгүй шимтэж их харсан л да. Тэнгүүд энэ одноос их өөр хүн бах та гэж зөвөр батсан. Би яг энэ дүр ингээд одногч таныг нэг уншаад үзээч гэд бүрнээ надаа юм уншуулсныхаа дараа яг би нэг юм фэйсбүүкээр цацагдсан нэг юм ковид үеийн их орондоо ирж чадахгүй тийм хилийн хаагдалд орцсон монголчуудын ингээ ярах гэхээр хоолон жичрээд байгаа тэр сэтгэлдлүүдийн талаар би үзчихгүй юу. Зүгээр л ингээд баг болдгсон бол ингээд хөлөөрөө алхаад орчихсон юу ингээд яг биднийг ингээд нэг юм хүсэл нь аль хэзээ их орондоо байгаад байгаа. Тэг хясаад байгаа тэр мэдрэмжийг ингээд нэг юм мэдэрж байгаа юмд тэрийг дахин эзээч ингээд мэдрэхийг хүсэхгүй байх гэдэг юм хоолоо зангирсан одоо тэр үеийн тухайн үеийн айгүй хүнд байдлуудыг өдрүүдийг тавж туулсан одоо иргэдүүдийн сэтгэл үзээд би ингээ өөрөө ирэхгүй асгарахгүй юу. Нэрээ бид нар одоо залуу хүмүүс те их орондоо ингээд гомдол ингээд яагаад байдаг, тэгэл байдаг, болохгүй байх бүтэхгүй байх гээд гараал явчвал гэдэг бодол байдаг. А гэхдээ болохгүй байх бүтэхгүй байх гэсэн стресстэй олон жил амьдрах уу байгаа нөхцөлдөө сэтгэл хангалуун жаах юмнаас ч гэсэн энэ мөчөөс энэ агшнаас сэтгэл ханамж таашаал авч жаах юмнаас өөртөө аз жаргал өгж амьдрах уу би юутай хүн блэ тэ би эрхчлөөтэй би өөр хүүхдтэй би хинд ч би дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна би хүний өмнө дорд үзэхэд би ингээд яхад сэтгэлийг зүрхээ илэрхийлэх зүрх зориг байна тэ хүссэн ажлаа хийх боломж надад байна гэдэг имийг хардаггүй юм шиг баг хардаг юм шиг гэхдээ хардаггүй биш л ах л та баг хардаг юм шиг яг тэрийг л би нэг жааханчсан мэдрүүлж юмсан өөрийнхөө зүгээс дамжуулж юм чичрээд байгаа гадна яг аз жаргал нь яваа зөндөө аз жаргал боломжууд байгаа. Харин Монголд бас боломж байгаа шүү гэдгийг бас дахиад нэг хараад үзээрэй гэдэг боломж гэдгийг мессеж илгээхийг хүсэж байсан тийм төлөвлөл гэж би өчүүхэн яг юм бодолтой жоохон тунгасан шүү дээ. Тэр дүр бол хангалттай илэрхийлж илээ. Ер нь бол нэрэл хүмүүс бол ингээл за гараал явчвал болно гэдэг тэр ойлголттой байсан бол жоохон ч гэсэн эргэж бодох те нэрээ юу руу яах гэж байгаа вэ би энд юу вэ гэдгээ бодох байх гэж бодож байна. Одоо жүжигчин болоод 2000 бараг 20 жил болох гэж байна те. 2008 онд төгссөн. Тэгээд одоо нэг театраас гараад 3 жил болцсон гэдэг чинь ер нь нэг 22-тоос ахуулаад нэг театрт нэг театрын уран бүтээлч гэдэг тайз дэлгэцээр ажиллаад нэг бас баггүй хугацаа өнгөрлөө. Тэгээд энэний хажуугаар бас сурж боловсроо дахин мэрэгчлээ дээшлүүлэх ер нь болоогүй юм байна. Дахиад нэг юм өөр юм мэдрээд авчихсан, сураад авчихсан гэсэн боломжуудыг хайж байгаа. Тэгээд энэ чинь хүн чинь өөрийгөө маш голсон мэдрэмж байдаг. Гэхдээ голохоор хүчгүй болдог. Харин надад байгаа нөөц бололцоогоо илүү их нээхийн тулд би ийм чадвартай юм байна гэдгийг олж нээх гэдэг чинь бас ялгаатай байхгүй юу. Тэгэхээр хүн болгон аз хайдаг. Аз хүсдэг байхгүй. Гинтийн ингээл цүнхтэй мөнгө хүсдэг. Гинтийн баяжилт хүсдэг. Гинтийн том даргыг хүсдэг тий. Гинтэл мундаг хүн болохыг хүсдэг. Тэрийг азанд найдах биш азыг өөрөө бий болгодог юм байна гэдгийг л би одоо төгссөн ахуйгаасаа цаг үеэсээ ахуулаад им хөдөлмөр хичээл зүтгэлээр л ер нь тэрийг азыг өөртөө бий болгоод хизээ нэг нь одоо өдөр би ямар нэг юмдаа сайн байхад бол бусдад хэрэгтэй хүн байх юм байна. Хүү одноо чи хаана гэж бусад хайдаг болохоос биш би тэр бүгднийг хайж явах юмыг хийхгүй байхгүй юу. Тэгэхээр бусдад хэрэгтэй хүн болохын төлөө отоо хүртэл бас хичээгээл явж лэн. Тэгээд хажуугаар нь жисай байгууллагад би хамааралтай бас 2-3 жил боллоо. Тэгээд энүүгээрээ би бас өөрийгөө шиннээсэн ментор 2 жил хийлээ. Тэгээд бас удирдах албан тушаалтай хүмүүстэй өөрийгөө нээх ярих ур чадварын өөрийгөө тийм
левел ахуулах, тийм коуч хийж байгаа. Тэгээд одоо сэтгэл зүйч, мэрэгжлийн сэтгэл зүйчээр давхар мэрэгчлээ эзэмшээд одоо дараа жил төгсгөөд тэгээд сураа явчихна. Ямар сонирхолтой. Уг нь бол нэг жүжигчин хүний чинь бас нөгөө илүү хүн судлал те хүнийг ингэж судалдаг хүн гэдэг мэрэгжил ярьдаг бол одоо сэтгэл зүйчээр сураад ирэхээр бүр их өөрөөр харж байгаа бах та. Энэ би л өмнө нь бас гэл цээжэд дэлдэл те энэ бол урлагийн жүжигчин хүн болов хүн судлаач модлаач. Одоо бол би ингээд өрөөсөө ичж байгаа. Яагаад гэвэл бид нар зүгээр мэдрэмжийг судалдаг юм байна. Хүний мэдрэмж. Тухайн үед ямар мэдрэмж төрдөг, ямар мэдрэмж гаргадаг, хайрлахаар хүнд хайртай болохоор ямар мэдрэмж төрж би ар зайлд зүрх тогтлол тэр цээжинд хүндөрүүлж байгаа гомдол тээдэг энэ мэдрэмжүүдийг бид нар гаргах гэж хичээдэг байсан бол одоо бол тэр онлыг нь судлаад ирэхээр тэр яг одоо угтаа юу үзээд тээж удаан тээж агаад хэд нэг л өдөр бүм хийх тэр мэдрэмж эсвэл бол тэр алуурчны дүр тоглох юмд нь яагаад тэр хуримтлагдаж хүн алах хэмжээ нэмсэн эсвэл бол тэр үнэрнүүд хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг гэдгийг талаар судлаад эхлэхээр хүн өөрөөр харж эхэлдэг юм байлаа л. Айгуу сонирхолтой санагдаж байна. Тэнгүүт одоо таны бас нөгөө дүр дээрээ ажиллах арга барил ч гэсэн нэлээд өөрчлөгдсөн баг тий. Нэг айгдар нэг мэдхгүй байна. Би тэгтээ харах үнцэг бол миний яхаа бол нэлээд өөрчлөгдөж байгаа гэж би өөртөө бол хэлээд байгаа. Яг бол би юмыг өөрөөр харж эхэлж байгаа байхгүй юу? Заавалжгүй уран бүтээлч бид нар би өөр дөр хэлж байгаа юм биш. Бүх уран бүтээлчид ер нь бол тэгэл мэдээж өөрийнхөө өнцгөөс хардаг. Өөрийнхөө. Би бол ийм жүжигчин гэж өөрийнхөө өнцгөөс тоглодог. Би ч гэсэн жүжигчин одно гэж нэг ийм хүн байдаг. Гэхдээ дүр дээр ажиллагаад яг ингэдэг. Ийм бүгд онцлогтой байдаг. Тавтагдчихгүй гэж бодож чинь өөрийнхөө харах дүр дээр ажиллах ажиллагааг яг ингээд сэтгэл зүйн яхаар илүү их хүн нэг юм руу тууширдаг штэ тий. Харин яг ABC хувилбар гэж ингэж харж үзэж. За магадгүй ингэж байж болох юм гэдэг бид нар төсөөлөөр тоглодог байсан бол яг уг дүрийг судлахаар үндсэн яг ингээд тэр түүхийн өөх түүхээс нь ахуулаад энэ хүн ийм трауматай юм байна. Ийм донтолттой юм байна гэдгийг юмыг яг онцлоод ухдаг юм шиг надад санагдсан шүү дээ. Тэ. Тэгэхээр уран бүтээлч хүнд энэ чанар чухал эсвэл яг нэг хийж байгаа зүйлтэй маш турштайгаар буюу эсвэл яг зөвхөн түүндээ хамгийн төгс болохын төлөө ингээ явах нь чухал гэдэг юм болов. Би нэг өөртөө холбож ярмаар асуултанд хариулмааргүй байна. Ямар ч хүн ер нь чаддаг юммаа хийгээл яхам бол хөгждөг юм билээ. Нөгөө давсан даваагаа даваад байдаг шиг. Харин тэр нэг юм зовж байгаа мэдрэмж чадахгүй байгаа мэдрэмжээсээ хүн хөгждөг юм байлээ. Тэгэхээр яг хүн ямар нэгэн байдлаар орчноо эргэн тойрны хүрээлээ. Өөрийнхөө харах үнцгийг би яагаад өмнө нь ингэж харж байгаагүй юм бэ? Би яагаад ийм мэдрэмжийг өмнө нь мэдэрч байгаа юм бэ гэдэг юмнуудыг шин гадаад орчинтой танилцаад өөр хүрээллийн хүмүүстэй харилцаад ирэхээр өөрийгөө бас дахиад нэг левел ахиулмаар санагдах шунал төрдөг байхгүй. Тэгжиж л хөгждөг байхаа. Ямар ч мэрэгжилтэй хүн шүү. Зөвхөн уран бүтээлч хүн биш л дээ. Уран бүтээлч хүн болвол мэдээж би одоо тодорхой хэмжээний энэ уучлаарай зүгээр юм туршлагын хувьд ярьж байгаа шүү. Тодорхой хэмжээний анх соёл урлагийн их сургууль төгснөөс ахуулаад өнөөдрийн ингээд яг хідэн би уран бүтээлд оролж ирсэн аа ерөөсөд тоолж байгаагүй юм байна. Бас гол дүр туслах дүр гэж би ялгаж салгаж байгаагүй. Зөвхөн надад оноогдсон дүр юу вэ? Энэ оноогдсон ажил үүргийн би найруулагч ингэж харсан бол найруулагчийн харсан өнцгөөс давуулан биелүүлчих юмсан гэдэг юм ажлын гүйцэтгэл боддог болохоос биш би яг өвөнд нь ордог уран бүтээлч баймааргүй байгаа байхгүй юу? Тэгэхээр яг миний харсан үнцэг юм байна. За найруулагчийн хувьд хизээч зүрхгүйгээр яг би нэг хүсэжсэн гэхдээ илүү үеийг хараасай илүү их энийг нь давуулаад би нэг онц нэмэх авах дүрийг л би ингээд ажиллахыг хүсээд байгаа байхгүй юу? Ямар ч юм дээр. Тэгэхээр яг энэ үүрэг оройл гэдэг чинь яг юм гүйцэтгэл
бид нар бол бүтээгдэхүүн харсан үнцэг багаар ажиллаж байгаа ганцаараа би энэ бусдад чи надад тааруулах ёстой, чи надад цогцох ёстой гэж ямар ч мэрэгчлээ хүн байхсгүй хамт олон нийгэмд ороод ир хэрэг. Устдаа ажилдаг ч хүмүүс бай те. Таны санаа юу юм? Таны бодол юу юм? Энэ зөв баха магадгүй энэ зөвхөн миний бодол шүү гэж л ярих хэрэгтэй болохоос үгүй ийм байдаггүй юм. Гэхдээ тэр хүний мэдлэг юу сурсан бүгд үл хүндлэл болоод эхэлж байгаа байхгүй юу? Чиний лаг нь тэр юм байгаа үз. Чиний сурсан мэдсэн энэ юм байгаа үз гэдэг чинь ингээл хандлах болоод эхэлж байгаа юм. Тэгэхээр л яг одоо нэг бас магадгүй хэд хэдэн уран бүтээл надад зориулагдаж бичсэн зохиол бий болоод нэг хэд төрж байгаа те. Тэгэхээр яг эндээ зориулаад яхаар анханасаа тэрэндээ өвчлөх. За энэ яг яах вэ их үү гэдэг юмыг л найруулагчтайгаа анханасаа зураачтайгаа бүх хамт олонтойгоо партнертойгоо миний партнер эндээ хүндэтгэлтэй хандаж баг болж ажиллах хайрлж ингэж бүхэл бүтэн юм цогц байж ижил уран бүтээл сайн гарах болов уу гэж бодож байна. Нөгөө гарц киноны мөрдөгч эмэгтэй дүр болол одног их өөрөөр харуулж илээ. Тэгээд вау ямар эрлэг юм бэ? Бүр ингээ яг тэгж санагтаад байсан. Одоо ингээ өмнө нь яг мэдээж мөрдөгчтэй кинонууд айгүй олон байдаг Монголд. Дийлэнх одоо гол дүрүүд нь нөгөө эрэгтэй мөрдөгчд те байдаг. Эмэгтэй мөрдөгчд байгаа хэрнээ зүгээр л одоо миний л бодол шүү. Хөвчлэн тэр гол дүрийн мөрдөгчийн дандаа ингээ туслах ч юм уу те яг нэг тийм эвсэн дүрүүд байгаа гэдэг бол яг тэр гарц дээрх одоо одногийн бүтээсэн тэр мөрдөгч эмэгтэй болол ястаа нэг бахархмаар тийм мөрдөгч эмэгтэй дүр байсан. За маш их баярлаа. Энэ ер нь бол үзэгчд надад маш их урам хайрлсан дүр. Тэгээд энэ дүр өөрөө надад бичигдсэн дүр. Зориулж. Тэгээ надад зориулж бичигдсэн дүр. Энэ мөрдөгч эмэгтэй дүр. Тэгээд яг үнэндээ ингээд амьдрал дээр ингээд яхаар яг гэрэлмагийн гаргаж байгаа үйлдэл шийдвэрүүд отногоос тесэн өөр зөрөгтэй байсан. Би бол яг уг амьдрал дээр аимхай юм байлээ гэж би гэрэлмагийн ажууд бодсон. Би тэр төрдөө үнэхээр хайртай. Яагаад гэвэл би энэ яг гарсан цагаас ахуулаад ийм мэрэгжил одоо тусгай албан хаагчийн энэ нэг төрийн албан хаагчийн яг энийг сонгож сурч хаад ажиллаараа яг ажиллаж чадаагүй асар олон эмэгтэй одоо хүмүүс байд юм байна. Тэд нар эргүүлээд харамсах сэтгэл төрөх. Эсвэл бол жоохон мохоод эхэлж байгаа ажилласаа гарах ч юм уу, сургуулиасаа гарах гэж байгаа энэ хууль сахиулах юмд чинь эмэгтэй хүний оролцох ажил биш юм байна гэж зүрх ингээд нэг урам зориг нь хугарч байгаа ч юм уу. Иймэрхүү хүмүүс эмэгтэйчүүдэд юм гоё гал асааж өгсөнд би амар баяртай байгаа. Ингээ ирчүүц авчлаа. Би үнэхээр ажлаа орхих хэсгүй байж. Би үнэхээр өөртөө энэ тууштай байх байсан юм байж. Яг гэрэл машиг ч гэдэг юм уу те. Үнэхээр би заримдаа яг ийм мохох ч юм уу, голоос нь орхих ч юм уу ийм тохиолдол магадгүй амьдрал дээр гарах байсан баг. Гэтэ бол гэрэлмэ бол яг отногоос бол арай зөөрхтэй, арай тууштай хаа гэж бодсон. Гэрэлмэгийн адал явдал үргэлжлэх үү? Ер нь бол энэ бол нууцыг задруулж магадгүй. Гэхдээ бол энэ 2 дугаар сизон байгаа гэж бодож байна. Байгаасаа гэж үзчихдээс их хүсэж байгаа. Байх уу? Асуултын тэмдгүү. Гэтэ маш их нөгөө үзэгчдийн хүлээлт бий болж байгаа. Одоо уран бүтээл юм шиг байгаа юм. Тэгээд ингээд одоо Univision-тэй хүмүүс бүгд л үзлээ шүү дээ. Тий. Монгол дээрээ тий. Тэгээ одоо ингээд яг боловсрал телевизээр ингээд гараад эхлэхээр улам нөгөө бусад IPTV-тэй хүмүүсүүд чинь эргүүлээд дахиад ингээд давлгаа ягаад үзээд тэглээд надад техникээс ахуулдаг л одоо ч гэсэн эхэлж үзэж байгаа үзэгчд маань маш гоё урам хайрлсан үгнүүдээр бөмбөгдөж байгаад баярлаа гэж бас хэлмээр байна. Түрүүн та Азийн тухай ярьсан. Азийг хүн өөрөө бүтээж бий болгож магадгүй ингээ хөдөлмөрлөөд бэлдэж явж явах үедээ аз гарч ирэхэд шүүрж авах хэмжээний бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл бүх ингээ зүйл дээр цаг хугацаа гэж байдгаа гэж ярьдаг шүү дээ. Энэ дээр та юу гэж боддог вэ? Тэр оноогдсон буюу хамгийн боломжит тэр цаг үе гэж яг байдгүй эсвэл тэр өнгөрөө явчихна гэж юм байт юм уу юм? Одоо яг энэ дээр чинь нэг юм байдаг шүү дээ ангараа. Энэ яг одоо л цаг нь ирсэн. Яг л үдийд ирэх гэдэг чинь. Цаанаасаа хувь тавилан ингээд зурагдчих гэдэг юм уу? Ингээд нэг хүмүүс яриад байдаг шүү дээ тий.
Яг энэ нь болохоор надад болохоор тэр цаг нэрлээ гэдэг мэдрэмж нэг ихлүүлээд ориглон сэтгэлийн дараа унаад тэгээд өндийсэн тэр сэтгэлийн дэвчээрийн дараах момент баг гэж би боддог. Энэ болохоор голоос нь ингэж орхиж үзээгүй тууштай заавалжгүй энэний ард талыг харъя. Заавалжгүй болохоосоо болохгүй нь хүртэл яваад үзье гэдэг энэ сэтгэл зүйн давж гарсан тэр момент баг. Тэгж л би боддог. Тэгэл би энийг л хүлээж ийсэн. Энэ л байсан гэдэг имийг л мэдрэмж тэр нэг юм унаад дахиад дээшгээ зүрхний цохилт шиг дээшээ доошоо юм хэлбэлцэл яг тэрний л оргил үе байх. Гэхдээ тэнд унчаад босч ирэхийн төлөө тэмцэхгүйгээр цагийн нэрхийг хүлээгээд твтээд байгааг болсгүй сте. Би тэгэж үзсэн штэ. Гэхдээ энэ бол хувь хүний хувьд шүү. Эмэгтэй хүний сэтгэл зүйн хувьд ч юм уу. Зүгээр ингээд нэг юм хүн хамгийн юм залхуурал хийх юмыг хүсэхгүй байх мэдрэмж одоо юу ч хиймээргүй санагдах тэр харанхуй орчинд бүрдүүлээд өөрийнхөө тухтай мэдрэмжийг авах тусам улам аюултай болж эхэлдэг. Тэр ингээд өөрийгөө хайрцанд оруулцдаг эмэгтэй хүн. Одоо бол би ингээд бодоход би энэ сэтгэл зүйн мэрэгчлийг энэ нэг мэрэгчлэлтэйгээ ерөөсөө холбож сурч эхлэегүй байхгүй юу? Энийг би өөр хүүхдээ ойлгоё. Тэр нэмэгтэйчүүдэд би нэг өөрийнхөө зүгээс жаахан тусдын болчихсон гэдэг үднээс маш их өөрийгөө нэг буруу ойлголт байна. Энэ эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ нэг ойлголт ямар ч асуудал сэтгэлийн одоо тийм трама сэтгэлийн таагүй би мэдрэмжийг цаг хугацаа эмчилнэ гэдэг буруу ойлголт байна. Ингээд дуусах байх. Хүлээгээд байгаа байхгүй юу? Энэ цаг хугацаа эмчилдэггүй байх. Миний ойлголтоор ухаж үзснээр ягаад гэвэл тэрийг өөрийгөө уучлах ёстой, хүлцэнгүй орхих. Би энийг үүсэж одоо юу гэдгийг энэ бүгдийг би үзэн ядгсгүй юм байна. Би энийг дандаа тэгээд тэр чинь зүгээр л нуугддаг. Мартагддаггүй бас зүгээр л нуугдсан байдаг. Хизээд ил гарахад бэлэн, сэдрэхэд бэлэн. Тэгэхээр тэр сэтгэл зүг байхгүй арилгаж иж, эмчилж иж, цагаахан болж иж, хүнийг хараад гомдол төрөөд харахаар л уйлаад байх мэдрэмж тэр авахгүй болтлоо л өөрийгөө тийм үтсэн ядах мэдрэмжээ байхгүй болтлоо эмчлэх ёстой байхгүй юу? Тэгэхээр тэгжээж тэгээгүй ижиж зүгээр цаг хугацаа л намайг эмчилнэ. Энэ ингэн тэгнэ гэдэг өөртөө трама бий болгоод өөрийгөө шархлуулаад үлдээчдэг. Тэр бол зүгээр надад бол энэ мэдрэмжээс сөрөх ёстой юм шиг надад санагдаад байна. Айж гэн би энэ мэдрэмжийг авахаас айж гэн биш. Мэдрээд үз даваад гар. Тэгжиж дараагийн алхам бий болж нэг жоохон дутуу байсан амьсгал гүйц даваад өөрийгөө нэг гоё үзэсгэлэнтэйгээр толонд харах ийм нэг юм нүд бий болох юм шиг надад санагдаад байна шүү. Бусдыг бас сайнаар харах ч юм. Магадгүй. Тэнгүүд зарим эмэгтэйчүүд болохоор ер нь эмэгтэйчүүд биш л дээ хүн. За энэ ингээд би энийг уучлалцсан, энэ ингээд дууссан. Би зүгээр штэ гэсэн ирнэ яг өөр хичээлдгээр ингээд нөгөө юу байгаад итгэдэг. Гэхдээ тэр ингээд байнга сэдэрдэг. Одоо хүн дээр ч эсвэл ямар нэгэн үйл явдлыг харах болгондоо тэр нь ингээд сэдрээд идэг. Одоо харьцангуй манайхан сэтгэл зүйч, сэтгэл засалч хүмүүс дээр очдог. Очихыгоо бол хэвээ үзэгдэл гэж боддог. За сэтгэл зүйтэй холбоотой юм уншдаг, сонсдог болж байгаа нь бас нийтлээ одоо авууштай юм да тий. Тэгээд энэ нөгөө бид нар чинь одоо бас хүмүүс би одоо энэ сэтгэл зүйч гэдэг мэрэгжил дахиад мэрэгжил дээшлүүлсний дараагүй 2-3 жил дахиад мэрэгжил дээшлүүлэхээр сэтгэл засалч гэж тэр эмчилдэг хүн бий болж байгаа. Өөрөө одоо сэтгэл зүйч болоод ирэхээр би дурлаад байгаа энэ мэрэгжил болохоор ингээд юм хүнийг өөрөөр нь тэр асуудлыг нь олж мэдрүүлэх ч юм уу те. Өөртөө нь яг юм үнэхэр чи яг ингэж байгаа зөв буруу юм мэдгүй. Яг ийм би одоо ингээ хичээлүүдийн үзээд яхаар эднэр бол сурсан хичээлээ ярьж байгаа процесс болохоос биш бид нар юу үзэж хичээл тэр хүнд тэр туршилтууд тэр сэтгэл зүйн одоо асар их юм хүнд хичээлүүдийг давж гарч тэгж хүний сэтгэл зүйг судлана гэдэг өөртөө депрессэнд ороод өөртөө ингээд сэтгэл зүйн асуудалтай баг болох шатдаг юм байлээ шүү дээ. Тэгэхээр надад ингэж бодогдож байгаа юм. Энэ сэтгэл зүйчээр сурж байгаа хүмүүс яг чин сэтгэлээсээ яг хүмүүсийдээ
ажилдаг байх хэрэгтэй. Хүмүүсийг нэг тал руу нь бас хүүсээ давмгайлсан сэтгүүтэй харьцах ёсгүй, харах ёсгүй, хандлага бий болгож болохгүй байхгүй юу? Тэгэхээр яг энэ нэг юм мэрэгжлийн үүднээс ингэж юу яах хэвээр байхаа гэл би одоо тэгэл сайн сэтгэл зүйч болохын төлөө өөрөө хичээж тэгээд бас эднэр ч гэсэн зөв мэрэгжлээ тэр хүнд хичээлүүдийг үзээд би бол бахархаж байгаа. Үнэхээр тэрийг зөв ёс зүйтэй шүү. Ёс зүйтэй энэ мэрэгжлээ үнэн ч яг сэтгэл зүйч гэдэг юмыг би бусдад юм тусалчихсан гэдэг юм сэтгэл зүйн одоо хичээлүүдийг хийж байгаа хүмүүсээр бахархдаг шүү дээ. Тийм. Энэ мэрэгжлийг сонгоод энэ хичээлийг авахаас өмнө одоо өөрийн чинь хувьд найзуудынхаа хувьд хэр одоо нөгөө юм кавичгийн сэтгэл зүйчин байсан бэ ер нь эмгтээчүүд чинь ингээл нэгнтэйгээ айгүйх ярина уулзсан тэр болгонд нэгнийгээ бас ингэж тайвшруулаа гэдгээ сэргээх бид нар ч одоо их л олон эмчилгээг нэгэндээ хийдэг штэ тий. Над уухта байсан мэдрэмж авьяас хаа. Угаасаа байсан. Бусдыг ойлгох. Тэрийг би нээж чаддаггүй л байсан баг. Надад яг нэг давуу тал байгаад байгаа нь одоо найзтайгаа маш сайн ярилцаж чаддаг. Тэгээд дээр нь найзын нууц бол миний нууц гэж бодох ч юм уу ямар нэг юм ярих юм байна, ярихгүй юм байна. Ганцхан найз биш. Хамт олонний хувьд ч тэр. Надад итгэжсэн бол би энэ хүний итгэл даах хүн мөн үү гэж би сайн найз мөн үү? Энэ миний сайн найз мөн үү гэж харахаас илүү би сайн найз мөн үү? Би сайн ээж мөн үү? Би сайн хамт олон мөн үү? Би нийтж байж чаддаг нэг хэсэг мөн үү гэж л өөртөө л одоо анализ хийж л ажиллаж ирсэн баха. Тэнгүүд бас нэг ийм хандлага байдаг хүмүүс одоо ер нь л ингээд сошиал дээр ч юм айгүйх явдаг. Өөрлөө чинь залахгүй, өөрийн чинь алга болвол хайдгүй хүнтэй битээ найзалж гинөө тий. Тэгэхээр найз гэдэг үнцэг өөрийнхөө талаас ингээ харахаар тэр намайг тоосонгүй, энэ намайг хайрласангүй, энэ намайг ойлгосонгүй гэдэг үнцэг нэг байдаг болвол зарим хүний хувьд би энэндээ яаж туслах вэ? Би энийгээ яаж ойлгох вэ гэдэг хэрвээ энэ хоёр ингээ огтлцохгүй хоёр жишээ ингээл байгаа тавил энэ нөхөрлөл магадгүй нэг удаа явдаггүй бах. Тэгээ нэг бас хүмүүс эмэгтэй хүмүүс учир нь ойлголцохгүй болохоро баг эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл удаан байдгүй байх гэнтэр гээд удаан байдаг шүү дээ. Энэ тэгтээ нэг энэ эмэгтэй нөхөрлөлтч тэр эрэгтэй нөхөрлөлтч тэр хамгийн одоо нандин хүмүүсийн амжилт сайхан тал үзэгслэн амжилттай яваа чи ийм мундаг давуу талуудтай шүү гэдэг юмыг хамгийн дэлгсэн ном шиг шууд ил хэлж явах хэрэгтэй юм шиг байна. Дээр нь чи энэ чадвараа ашиглах юм бол чамд ийм чадвар байгаа гэж үнэн ч зөвлөгч байх хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ бас болохгүй юм дээр нь шууд үгүй. Чи энийг хийж болохгүй. Гэхдээ энийг тулгаж ч юм уу хүний өмнөөс шийдвэр гаргаж болохгүй байхгүй юу? Энэ чинь хувь хүний өөрийнх нь үзэл бодол, өөрийнх нь сэтгэл зүй тэр энд хинч тэгнэ штэ. Чамд ямар хамаатай миний асуудал, миний амьдрал, миний хосын амьдрал, миний хайр сэтгэлийн юу гэл ингэ нэвстэй. Харин зүгээр тийшгээ чиглэх биш. Зөвхөн чамд ийм давуу тал байгаа. Чи өнөөдөр ингэж явах хүн биш. Чи ийм байвал миний ямар ч үед би чиний дэргэд байна, би чамтай хамт байна. Чи үргэлж миний найз гэдэг чинь нөхөрлөл гэдэг чинь им зовлон жаргалаа хуваалцдаг дахиад 2 дахь гэр бүл 3 дахь гэр бүлийн нэгэн гишүүн байхгүй юу? Ганцаардал гэдэг мэдрэмж хамгийн аюултай айц штэ. Би бол ганцаардгаас айдаг хүн. Тийм болохоор одоо би нэг юмнаас ингээд одоо яг ингээд далимд нь энэ ашиглаад гэдэг шиг нэг юм. Би маш их хайртай найзтайгаа одоо ингээд би бинд гомдсон. Холбоог байгаа. Миний ингээд уцыг авахгүй. Угаасаа би тэр би бинийгаа гомдоосоо. Гэтэ тэр нь болохоор айгүй тийм гэтэ шалтгаанаа мэдж байгаа. Мэдж байгаа. За. Тэгээ мөчөг өгөхгүй байхгүй надаа. Би бол бууж өгнө. Би зөвч байсан, бурууч байсан. Тухайн үедээ угаасаа чиний буруу л гэл ингэдэг байсан. Гэтэ миний хамгийн хайртай найзуудын нэг хар багын найз. Тэгээ одоо би ингээд энэ дашрамж хэлэхэд уцааваач гэж хэлмээр. Хайртай шүү. Уулзъя л да гэж хэлмээр. Исто гоё урилга хэллээ гэж.
Өөрөө чи бас ингэсэн чи би бас нэг хүний тухай бодчихлаа Тийм аа. шүү. Би Тэгэхээр ингээ ямар эргээ ботхоор бид тэгдэг. хамгийн нөгөө хайртай одоо тэр хүний өгүүлээд байгаа хэрнээ бас л нөгөө те хэлж чадахгүй эсвэл уучлаарай гэчээд бас араас нэг жоохон юм байгаад идэг байгалийн те ер нь. Байлгүй яг хөө би бол маш их хайртай, найз нартай, чин сэтгэлээс хайртай. Би ингэж гомдвол би гомцоо. Би угаасаа надад тийм бодол төрсөн. Яадгийн гэж жаад би хэлдэг хүн. Дээр нь чи гоё байна. Өстө үнэхээр гоё. Атаархтал гоё байна. Яадгийн гэж бас хэлэх дуртай. Хурц ташуур өгөх дуртай. Им боломжуудаа ашиглах, өөрийгөө унтраагаад байгаа нь асаах дуртай. Тэгжиж л найз байна үстэй хажууд нь нэг юм орохтон тийм ээ хэцүү байна уу гэж дагаад юм орох биш эсвэл дагаад гундах биш найз гэж ямар үе төр байх хэвтэй ямар үе төр гарч ирэх хэвтэй ямар үе төр тулах хэвтэй дэм болох хэвтэй гэдгийг тэр момент бол мэдэрдэг байх хэвтэй болов гэж бодож шүү. Танаа найзуудын крүү чи нөгөө ирэмгээ тий хаяа та хэдийн постыг харахаар бүр ингээд нилийн цагаа атаархал бол төрнөө. Баярлалаа. Нэгнийгээ ёстой л нэг юм асаадаг. Тэгээ өргөлж ингээд та нар маш их гой дурсамжуудыг бүтээдэг найзууд юм байна гэж бол хардаг. Хараа одоо бас ингээд яхад яг тухайн үед найзалж исэн нэг юм байна. Миний найз нар дундаас би хизээч хувь хүнийх нь мэрэгчлэлтэй хизээч найзалж байгаагүй юм байна. Одоо зарим найз нарынхаа ер нь мэрэгчлэг мэдгүй байгаа байхгүй юу? Яг хувь хүнтэй. Бас энэ надад хэрэгтэй шүү гэж найзалдаг найз надад байдаггүй юм байна. Бүгдээрээ ингэ яаж яхад одоо ингээд бүгд ингээд ямар нэгэн байдлаар ингээд удирдах албан тушаалтай бол ямар нэг юм хариуцаа яваад байхаар ингээд би бинттэйгээ уулзсан ховордоод эхэлт юм байна. Энэ ингээд дотроо ингээд санаад байна гэд бөөнрөө ингээд хилээд байгаа хэрнээ цав байхгүй гэдэг юм нь хинт ч тохиолдож байгаа яг юм асуудал байхгүй найз нөхдийн хувьд. Энэ болохоор тэгэхээр бүгдээрээ бас энэ дашрам бас дахиад хэлчихье. Зүгээр л нөхөрлөл зориулж цаг гаргаж нөхөрлөх ёстой шүү. Яг үнэ. Тий. Бүгдээрээ л заавгүй гэвэл тэгэл заавгүй шүү дээ. Яг үнэ. Бас яг ингээд нэг яхад төрсөн найз дээрээ л байн очиж эргэж яаж нээж ин те бид нар яг тэгэх дуртай тэр стрессийг тэр депрессийг мэдрүүлчихгүй юмсан мэдрүүлээд даваад гараад гой сайхнараа камбэк хийгээд те хүрээ дээрээсэ гэж хинч хүсэж байгаа тийм найз нөхдөй байх юм бол за зүгээр энэ төр зургийг шүү бити эндээ стресс бити ингэж яг юм төрсөн найзтай банш буузын чимхэд бид нар чинь гараараа чимгэж авааждаг байсан шүү дээ. Одоо бол яг жоохон нэг завгүй болонгот нь хөшөө тэнд аятайхан гараа хийлгэж жагаад өгч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү юмуд би явуулд уулцсан. Гэтэ хамгийн хэрэгтэй юм үед нь хамтал байгаарай л. Бити найзыгаа ганцаардуулаарай л гэж мөрөнда. Өөрөө чи хувьд ингээд бүр хүнд ингээд маш ихээр гомдож итгэлээ алдаж ер нь ингээд дахиад за би ер нь бол дахиж ингээд хүнд итгэхгүй дээ гэж бодогдох хэмжээний тийм уналт танд ер нь хязаа байсан бай. Үгүй айхтар тийм уналтаас илүү би хитрхи итгэмтгий юм байна. Тэгээд нөгөө хүмүүсүүдийн муугаас илүү сайн нэг байгаадаа гэсэн мөртлөө тархитулж байгаа хүмүүс ажил дээр ч тэр гардаг л авахгүй юу. Арайчтэй, даанчтэй гэсэн юмнууд гардаг хэрнээ эргүүлэл за яг ийм л хүн таараа үз надаач гэдэг юм уу те. Эргүүлээ тэгээд би ястаа санаа гаргана гэсэн мөртлөө дахиад хүнд итгэждэг. Энэ гэтээ сул тал гэж хүмүүс ярьдаг. Гэтээ үгүй энүүгээрээ би бас нэг тийм муу яваагүй. Зүгээр итгээд үзье. Өргөлж чи сайн хүн чи хийж чадна. Чамд ингээд боломж байгаа гэдэг юм найдвар төрүүлээд байвал энэ бол өргөлж бос яг миний тэгж хандсан хүн эргүүлээд 10 хүнд 20 хүнд дахиад тийм хандлагаар хандах болов гэдэг итгэлтэйгээр л харьцдаг штэ. Энийг бас нөгөө нэг бурхны одоо шашны нэг багш хэлсэн байсан. Та нар муу хүнийг дагаж муу болж яах гэсэн юм бэ? Тэгэл тэр хүн чамд муухан хандлаа гэд түүнийг давсан муу юм бодох биш. Тэгэл ястай л өөрөө чинь хэлтгэр за тэгэл одоо сайныг хүсэл өнгөртөө гэдэг нэг тийм юм бол харж ирсэн байна. Харин яг нэг надад тэгж бодогдоод байгаа нэг юм яг энэ удаа л энэ момент тэр чи
одоо нөхцөлд ийм онцгүй зан гаргасан гэж л ярина уу гэхээс чи ч угаасаа ийм хүн юм биш шүү дээ. Чи дандаа ингэдэг баха гэдэг юм үг үнсээр нь тэр сэтгэл итгэлийг нь мохох юмыг л зарим хүмүүс хилдэг юм шиг хийдэг юм шиг дахиад тийм урамгүй тэр хүн болох, дахиад амьдрах итгэлгүй, хайрлах итгэлгүй болох тийм мэдрэмжийг ер нь их өгөөд хэрэггүй байх гэж бодогддог. Энэ зан чинь л одоо надад таалагдсангүй ч гэдэм үү те. Яг тийм моментн дээр л ярих хэвээр бол энэ мөчтөр л асуудлыг те. Надад одоо таалагдахгүй байна. Чи надад ингэж л хандлаа да дахиж иймэрхүү ялтаа бити гаргаарай ч гэдэм үү. Яг ийм талаас нь яриул зүгээр баха. Хоёлаа 10 жилээ төгсчихсэн яг одноо дээр ингээд буцаад очие. За тэр үед ер нь бол багаас нэг тийм яг жүжигчин болъё гэж бол бодоогүй байсан гэд нэг ярьцлаган дээр чинь байлээ. Тэгэхээр яг тэр үед ер нь өөр ямар мэрэгжлийн тухай, ямар ирээдүйн тухай ер нь төлөвлөж төсөөлж байсан бай. Би чинь аюу нэг тийм хил усны гавьяд байхгүй мөртлөө ингээл аялал жуулчл мужил гэд ер нь тэгтээ аялах дуртай хүн байсан юм шиг байна. Багада. Гэхдээ их дотгошоо. Огт ярьдаггүй. Тийм нээлттэй биш. Дандаа дотгошоо хүнтэй ингээ ерөөсөө 5 өнгө солилцож чадахгүй, өөрийнхөө бодол санаагаа илэрхийлж чадахгүй ийм охин байж байгаад өөртөө ер нь яг соёл урлагийг сурвал ягаал тэгээд өөр мэрэгжил ч юм уу ямар нэг юм огт бодоогүй. Зүгээр ганцхан бас ингээд тухайн үед жүжигчин мэрэгчлэр ингээд төгслөг гэхэд энэ зөвхөн бас миний амьдралын туйлын яг нэг мэрэгжил биш байхгүй. Би бол одоо зүгээр найруулгач бодож гин, сэтгэл зүйчээрээч ажиллая гэж бодож гин, продюсерч харж гин те. Ямар нэгэн надад би нэг чадна гэж би харах нь л чухал байхгүй юу? Тухайн хүн чи нэг чадахгүй нат буухгүй байна гэдэг энэний үрдүн буудаггүй л байхгүй юу? Бүдэг бадаг. Энэ дуу, энэ жүжиг, энэ кино надад өнгөтөрөө бууж гэвэл тэр дүрч вэ, тэр киноч өнгөтөрөө л бий болно. Яг л миний харсан өнцөг. Яг л миний харсан гэдэг юмыг би өөрийгөө хизээний хэдэн жилийн дараах би ийм ирээдүй бий болгоно гэж би харсан. Тэрнийхээ төлөө л явж байгаа шүү дээ. Та нар ч гэсэн хин нэгэн ч юм уу яг өөрийгөө хэдэн жилийн дараа нөгөө секрет хууль шиг өнгөтөр, хувц хундраа, дүр төрхөө бүр деталь болгоныг нь харах хэрэгтэй юм шиг. Тэгжиж тэр нь би яг энэ ингээд бүр ингээд алгадчих. Эсвэл тийм шагнал авч байгаа. Эсвэл бол тийм мөнгөнд хүрж байгаагаа, тийм амжилтанд хүрж байгаа би харж гин гэж тэрнийхээ төлөө л зүтгэдэг юм шиг надад санагддаг шүү дээ. Тэгвэл тэр үед яг энэ үеийг харж чадсан байсан уу? Үгүй би болохоор яг 10 жилээ төгсөөд яг соёл урлагийн сургуульд ороод 1-р курстэй жахтал би театрт хизээний ингээд утцсан юм шиг тийм мэдрэмж авцсан. Яг тэр нь ингээд нэг юм огшоогоод байсан байхгүй тэр тухайн үед. Хизээний тэгээд ингээд театраас гараад ажил тараад ингээд би ингээд сайнагийн сарантойгчийн ингээд гартын шин сарантойгч нэг юмыг би маш их гоё ингэж дагаж одоо юу одоо үлгэрэл юм уу үлгэрлэж авдаг байсан юм. Энэ намайг би болгосон хамт олон намайг жүжигчнэр задлсан энэ хамгийн анхны хичээл, хамгийн анхны миний отног бий болгосон энэ газар бол Эрдмийн театр байхгүй. Энэ Эрдмийн театртын ангууд ингээд тайзандаа мөрөгдөг. Жүжиг болгоныхаа дараа мөрөгдөг. Ясалдаг, хүнддэгдэг энэ мэдрэмжийг энэ нэг юм баян хийдэг хөвшил болсон энэ хүндэтгэлийг би ингэж үлгэрлэж аваад үлдчихсэн гэж маш их боддог байсан. Тэгээд яг 10 жилээ төгсөөд ингээ удаагүй байж хахтаа 1-р курстаа ороод иж хахад би тэрийг зүүдэлсэн юм уу хаана харснаа мэдэхгүй байгаа юм. Яг би нэг театрт ингээ тайзан дээр тайзны хажууд мөргөөл гадна хувцас аваад театрын урд дур алхаж байгаа надад дүр зураг боосон байхгүй. Одоо ч тадтай. Одоо ч тад хизээч мартагддаггүй. Тэгээд яг гигэн муусаа би нэг шагнал аваад яаж хахад би яг тийм нэг тайзан дээр тийм шагнал авж байгаа ийм мэдрэмжийг яг надад ингээд алгадашсан тийм мэдрэмжийг ингээд би нэг тэрийг бол би нэг төсөөлсөн ийм бодол байсан юм шиг байна. Тэгээд тэр яг мэдрэмж давтагдсан надаа. Би яг л энийг хүссэн. Яг л энийг би авч гээд нэг юм
давтагдчихин да гэж бодоод тэгээд тухайн үед яг манай бурхан болоод удаагүйсэн. Тэгээд манай багш хоёр яг ингээд дээрээс хараад хоёулаа цагаан толгойтой буурал ингээд нэг юм амжилт хүсэж байгаа юм шиг тийм мэдрэмж аваад өнгөрсөж байсан. Ямар гоё юм бэ те. Тийм зүн совин мэдрэмж яг танд төрж л байвал энэ надад буугаад байна. Энэ надад болно гэдэг юмыг хэний ч үгэнд орохгүйгээр өөрт чинь бууж лээвэл тэр юмд хүрэн шүү. Бас дээр нь хоббигоо бизнес болгол. Таны хобби ч одоо яг ажилтай холбоотой эсвэл өөр ээ нү? Миний хобби ер нь бол яг энэ жүжигчний мэрэгжил тайзан дээр гарах, дэлгэцэн дээр явах энэ миний дуртай мэрэгжил байхгүй. Тэгэхээр хүн ямар ч мэрэгжилд ингээд нэг юм урамшаад ирэхээрээ ингээд нэг юм урам зориг ороод ирэхээрээ чадчих чи ямар мундаг юм бэ гэхээр улам хиймээр шунал төрдөг байхгүй юу. Тэр шунлыг л ахиулах хэрэгтэй юм шиг байгаа юм. Би ингээд улам дүрээс дүрийн хооронд ч юм уу уран бүтээлээс уран бүтээлийн хооронд өөр киноноос өөр киноны хооронд өөр найруулагчаас өөр найруулагчийн хооронд л шундаг. Тэр нэг шунлаараа л бүх юмд ханддаг баг гэж бодож байна. Сая хоёлаа ингээл нэг зүм билег магадгүй өөрийн бодлын биелэл те энэ бүгдийн тухай ингээд ярьж хахад өөрийн чинь ер нь хувь заяа гэдэг зүйл байдаг итгэдэггүй гэж асуумаар байна. Тэр ингээ ямар нэгэн байдлаар өөрт чинь оноогдоод хизээ нэгэн одоо өвгдийн тэр гоё өрөөлөөр өөрт чинь тодорхой суурь нэрсэн байдаг юм болоо. Эсвэл үгүй гэд би өөрөө бүтээнэ гэд явхад шүү. Би л энэнд итгэдэг. Энэ хүн болгоны нэг ярьдаг шүү дээ. Энэ миний үйл явдал, миний л тавилан, энэ миний л амсах ёстой гэж үт юм уу те. Үгүй тэр сэтгхүү чинь л чамайг тэр рүү ингээд гүн рүү татаад байгаа байхгүй юу? Тэр өөдрөг би ингэж амьдрах ёсгүй. Би энэний ард гарч чадна. Энэ зүрх зориг урам тэр сэтгэл зүйн эрүүл хандлага л яг ямар хэмжээнд хүрэхийг бий болгох нь тэр яг өөрийг чинь шинээр бүтээх баха. Би энд бол итгэдэг. Би илүү ч өөрийгөө томор харж байгаа. Өөрийгөө тэгтээ том гэхээр тийм мундаг гэхээсээ илүү би өөртөө хураасан юм ихтэй гэж хэлмээр байгаа байхгүй. Би энэ тэндээс юм хураагаад энэ сурсан мэдсэн нэг юмдаа сайн юм чинь хинч булаахгүй юм бэл. Би мэрэгжлийн одоо яг өөртөө адилхан юм жүжигчний мэрэгчлэр одоо суралцж байгаа шинээр төгсөж байгаа одоо дүүнартаа ч юм уу те одоо оюутан болох гэж байгаа дүүнартаа зориулаад нэг л юм хэлэхэд яг энэ мэрэгчлэр ч юм уу энэ юу хахаар ингээд юм хитрхи их нөгөө ингээд нэг юм шууд олныг танил болохгүй бол шууд карьер хөөхгүй л байдаг. Юм багаас нэхлээл гэхээр бас багаас нь хамаг юмданд гүгээл арын албанд юм биш. Өөрийгөө харуулах тэр моментод тэр яг акшнд л өөрийгөө харуулж байгаа. Зөв газар нь гэсэн үг байна. Яагаад олимп те яагаад 4 жил бэлтэж хагаад 2 минутын тэтгэн секундын амжилт бий болгохын тулд 4 жил зүтгэдэг юм бэ. Тэр юм сэтгэл зүй чинь бэлэн байх. Сэтгэл зүй гэдэг чинь маш их бэлэн байх хэрэгтэй юм шүү. Тэгэхээр ингээд угаасаа л би энд байхгүй те. Угаасаа л би энэ мундаг хүний хажууд би ч юу гэж өөрийгөө л ингээд болохгүй юм сэтгхүүгээр идээлэвэл тэр угаасаа гаднахан ч идэгдэн, доторх оюун санаа ч идэгдэн. Бүх юм нь тэр хүнээс дандаа дутуул байх мэдрэмжийг л өөртөө өгөх байх. Гээл яриас хаадсан чи яг нэг тийм нэрэл сэтгэл зүйн хичээсэн. Яна. Би чи нэрээстэй өөрлөг өнгөө өөртөөгөө гээл. Тэгтээ гоё яна. Ямар нэгэн зүйлийг ингэж нөгөө углуур гарна гэдэг те уг үнцээр нь ингээ бодох тэрэнд ингэж хандна гэдэг өөрөө бас их зүгээр ах гэж бодож байна. Бид нэр ингээ эргэн тойронд байгаа олон үзэгдлүүдийг бид нар ингээ харж байгаа. Тэд нэр хөвчлэн өнгөцгөн буюу богино хугацааны одоо ингээ зүгэл дээр илүү их төвлөрөөд байгаа нь барыг шалахгүй хэрэггүй юмд айгу стресстэй гомдох, уурлах, өөрийгөө л нөгөө зовоож байгааг нь л юу харагдаад байдаг юм шиг санагддаг. Тийм. Тэгээд би бас нэг энийг өөрөө айгу гоё нэг юм хэлэх дуртай штэ. Зөв талаараа чи хизээ юм байсан гэдэг юмыг л хүн өөрчлөгдөх ёстой байхгүй. Харин чи яг хэвэндээ байна л гэдэг юм бол чи өгсөөгүй, хөгжөөгүй.
яг л 10 жилийн өмнөх 5 жилийн өмнөх би байх байрандаа байгаа юм байна л гэж өөртөө бодох хэрэгтэй юм шиг байна. Хүн сурах мэдснээрээ хандах хандлага нь өөрчлөгддөг байхгүй юу? Тэгэхээр чинь өөрчлөгдөх ёстой юм байхгүй юу? Тэнгүүд нь яг хэвэндээ биш чи гэдэг бол энийг сайнар хүлээж аваад дий. Би бол муугар хүлээж авна. Яагаад гэвэл би бүр яг хэвэндээ байгаа юм байна. Би ерөөсөө өөрчлөгдөв юм байна. Би зүгээр үнэхэрийн мяа байгаа юм байна гэж л бодох баха. Тэрнээс биш гой сайхнарааш тэр хүнтэй харилцааж тэр нийгэмтэй харилцааж тэр бусдыг ойлгохтой ч тэр хүн өөрчлөгдөх ёстой. Гэт чи нийгмээ дагаад 10 жилийн өмнөх Улаанбаатар 10 жилийн өмнөх Нараа цэцгийн бүгдээрээ өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд энэ ямар хэцүү юм байсан юм айхтар болчихжээ гингүүд нь баярл нээрнгээсээ үнэхээр тийм байх хэрэгтэй юм чинь. Айхтар л өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Тэгж хэлж байгаа хвчлэн тэр хүмүүс нь өөрсдөө анх танилцж исэн магадгүй энэ хизээ юм байсан гэдэг тэр цэг дээрээ үлдсэн хүмүүс байд юм шиг санагдаад тий. Нэг хойноос нь доороос нь тий. Ингээ буцааж тэр хэсэг рүүгээ ингээ татах гээд байгаа юм шиг зүгээр санагддаг. Гэтэ тэр нь болохоор муу талаасаа ер нь өөрчлөгдөхийг хэлэхгүй байгаа байхгүй. Чингүүд нь сэхүн зан гаргаал те ингээл амбиц өгөөл эгон хөдлөөл ингээл нэг хүнтэй харнагууд 10 жилийнхаа найзтайгаа гут нь дээрээс харцаал дарга болчвол те ингээд байдаг юм хандлагатай ч хүмүүс биш те. Тэнгүүд нь бид нарт миний ч гэсэн таньдаг хүмүүсээс одоо дарга болчоо дахиад шинээр танилцах хүчиж юм бэлээ гэтэл одоо бас байгаа хүмүүс байгаа штэ. Энэ чинь хувь хүний л хандлага, хувь хүний л яах вэ ингээл мундаг өөрчлөлтөнд баяр хүргээл яв. Тэрнээс ийшээгээ харж муулаад тийшээгээ тэр чинь тийм болцсон байлээ штэ, энэ чинь юм болцсон байлээ штэ ч гэж хов яриад хэрэггүй зүгээр л баярлал амжилт хүсэл явах хэрэгтэй хаа. Одногийн хувьд өдөр тутамдаа өөрийгөө ингэж үргэлж шинчилж яадаг, өөртөө цаг гаргадаг тэр зүйл нь юу байдаг вэ? Одоо мэдээж ингээл яг ээж ажил их байна тий. Өөрийнхөө ингээл ажилдаа анхаарлаа. Гэхдээ яг зөвхөн однод зориулдаг тэр цаг нь хизээ байдаг бол яг ганцаараа байх үед. Өөртөө зориулах үед үр хүүхдтэйгээ хичээл сургуульд нь явуулчаад яг өөртөө анализ хийх, өөртөө тэмдэглэл хөтлөх, өөртөө ном унших, өөртөө цаг зарцуулах, тэр богино хугацаа, тэр боломж яваа, тэр эргээд байгаа тэр цагт л яг өөртөө зориулдаг юм шиг санагдаж штэ. Тэр нэг тийм хийх юм олдохгүй байгаа үед хүн бодож эхэлдэг юм шиг надад санагдсан шин. Надад ийм зав гараад байна. Надад ийм ягаад эргээд би юу хийгээд байгаа юм бэ? Миний амралт арай л ихтэй дах шиг ч гэдэг юм уу? Яг ийм юм дээр ингээд нэг үеийнхнаасаа ингээд нэг юм хоцроод байгаа. Гэхдээ тийм юм би бол залхуурах үед маш гоё залхуурах дуртай. Юу ч хийхгүй. Зүгээр л гоё амттай юм аа ягаад ингээ би одоо бас сүүлийн үед бас би угаасаа л бүсгүүчүүдтэй адилхан турхинсан өш хотоостой тархлаад байна. Өстой одоо юм идэхгүй үгүй юм бэлээ. Бас үгүй юм бэлээ. Тэг тусам бас тэр таргалалтын тэр нэг юм стресс юмыг өөрөө чи иддэг гинэ. Зүгээр л тэр таашаалтай сайхан хамттай байвал идэхстэй юм байна. Тэр нэг адреналин гэж ялгарх хэвээр юм байна штэ. Би өөрөө 5-6 сар юм зүгээр давсгүй байцаа чээж мах идээд би стресстэй хүн ууртай болж игэлсэн. Тэг ингээд яг тэр сэтгүүгээрээ хүмэгдэг хүн бүүм идэм байл тэл. Гэнт амттай мэдээл гэнт ингээд яат ингээд ингэж идчихээ дараа нь гимшээл. Гимшил амар ихтэй байх тусмал тэр айгуул тийм буцаад ингээд тийм дүүх болж байгаа шүү дээ. Яат хийгээл. Тий. Тэгээд турхтаа гүртэл зү гүрийж биш зүгээр л хэвшил болгож багал идэ ингээ гих хэвээр юм шиг байгаа юм. Тэр нэг юм өөрийг нь бас тийм муу юм идэж улам бүр ингээл нэгнийхээ доор орохгүй юмсаа тэр чи ямар гоё турцсан бэ би одоостой чиний жиндэр очно ч гэдэг юм уу иймэрхүү юм ч хэрэггүй юм байлаа штэ би өөр тэгэж бодсоо наадах чаар бүр нөгөө багш нар нь хэлдэг юм билий ингээд үнэхээр те чи тиймэр байвал зүгээр хийчих итгэхгүй ингээд гинт тесрэхээрээ бүр давуулан давуулан би яг үтсээ яг турж байгаа л тэгэл яг ковид үеэр бүр 10 кг би нэмэгдсэн шүү дээ. Ковид дээр жахаа бүгд бараг нэмэгдсэн тий. Гэтэ тэр чинь ингээд стресс ингээ өөрийгөө ингээл толлон харах болгондоо өөрийгөө бүр ингээл
хамгийн ийм бүдүүн өөхнөр өөрийгөө хараад те би ч ста нэрээ арчаагүй маа ста нэрээ энэ өөхийг хасч чадахгүй дэвчээргүй маа амттай амаач хорч чадахгүй гэд энэ идэлтэл ингээд хүнийг стрессэнд оруулаад өвдүүлээл ингээд хүрчлээ нэмүүлээд энэ хэд чинь байхгүй болгоод ингэдэг байхаа. Тэгээ одоо бол зүгээр идүүл яадаг идчихгүй байд. Тэгээл эргүүлээд турмаар бол зүгээр одоо оноос ингээл бага идчихээч гэдэг юм уу. Жохон кайфтай байх хэрэгтэй байхаа гэж бодсон шнэ. За битээр яриа дуусах ер нь төхөж байна. Тэгээд одоогийн хувьд ер нь сүүлийн үед за би ийм юм хийх гэж байгаа. Би өөр дөр ингэх гэж байгаа гэж бид нартэй хуваалцаж болох тэр зорилгоосоо хуваалцаач. Магадгүй энэ нь чи битээр яриаг сонсож байгаа өөр хэн нэг нь бас нэг аюу гоё одоо сэтэл бодхолоо гэж бодож байна. За юун түрүүнд нэг ямар ч байсан нэг төгсөөд авъя гэж би бодгцсан. Тэгээд нэг ээж хүмүүсийн одоо эцэг эхчүүдийн ерөнхийдөө хамгийн их санаа зовдөг юм чинь тэгэл өөр хүүхдүүдийн хүмүүжлийн тал дээр л ингээд айгүй их юм чинь одоо тэггүй байна гэхгүй байна ч гэдэг юм уу те. Яг тийм боддөг. Энэ бол зүгээр л ерөнхий нэг юм өөрөг юм шиг. Яг ингээд миний одоо яг цаашид юм хийх гэж байгаа юм болохоор нэлээд юм хідэн юм багшлах санал ирж ирсэн. Жүжигчний уран чадварын. Гэтэ би болоогүй. Жаахан дахиад харин яг юм одноо багшчаа юм бэ одноо ямар ч л байсан нэг юмд хүргэхийн төлөө тэр нэг хүүхдүүдийн төлөө яахын тулд би өөрөө нүүр бардам тэ талаас надаас нэг асуулт асуухад би нэг гацчихгүйхэн шиг ээрчгүйхэн шиг хариулцдаг тэ тэгтээ тийм онлайн одоо баримттай нотлогоотой ийм юм тэ өөрийнхөө өнцгөөс биш тэ яг юм сургуун хүмүүжүүлэх гэдэг талаас нь тэ энэ бол ойрын бас нэг 5 жилийн дотор бол шийдэгдэх байхаа гэж бодож байгаа. Тэгтээ ер нь бол би кино хийн, жүжиг хийн. Тийм өөрийнхөө яг Donna Entertainment жүжигээ бол одоо санаж байна ер нь тайз. Өгүүлдэн штэ. Энэ тайз гэдэг мэдрэмж чинь маш гоё штэ. Тийм би бүр Европ руу яваад Австрийн бүр театр руу ороод жүжиг нь үзэхгүйгээр яг юм театрд үнэртдэг үнэр байна уу гэж билетийг аваад үнэртээд байдаг юм байна гэж гарсан штэ. Адилхан юм байна гэд. За тэгвэл бас өөрийнхөө уран бүтээл дээр ч гэсэн маш олон зүйлийг төлөвлөсөн байгаа юм байна. Тэгээд өөрийнхөө санаж бодож байгаа тэр зүйлтэй сэтгэл хангалуун хүрээрээ гэж хүсье. Олон хүмүүст үргэлж ингээд хамгийн сайн сайхныг бас түгээж яваарэ. Итгэл болоод бас тэр хүмүүст урам зоригийг үргэлж бас бэлэглэж яваарэ гэж хүсье. Маш их баярлалаа. Би яг төгсгөлд нь хэлэхэд хэн нэгэн шиг болох гэж биш. Өөрийнхөө хамгийн сайн хувилбараараа хамгийн сайнараа л хичээхэд болно. Тэгэл хүрнэ. Тэгэл болоо. Бичсэн хичээн. Тэгээд хүрхий хичээн. Яг миний харсан нүд одоо оюун санаанд би багтаажил чадчихвал хинч хүрнэ. Баярлаа гэж хэлмээр байна. За. Урилга хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Намайг бас оролцуулсан, сайхан яриа өрнүүлсэнд, халуун яриа өрнүүлээд бүр ингээ хөлрөөд ам хадна гэдэг үү. Тэгээд маш гоё байлаа. Сайхан ярилцлаа. Баярлалаа. Баярлалаа. Бидний ярианд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.